Монголын дээдсийн маань өмнөх олон дөрүүд дорны ном тулсууд хэмээгддэг эрэтгийг төвд Монгол улсад 24-нтэй хоёулын тодрон төрөгтөн сүүлийн 14 нь Монгол зам орны энэ хоёрын ханцшгүй итгэл өмгдөг шиг авралын наран богдож авсан дамд хотог дээдсийн дүрээр 15 хоёулын төрж шашин амтны тусыг ихээр бүтээн үйлдэснийг та бүхэн маань мэднэ. 9-р богд багшлан бол монголчуудын хувьд үнэхээр дээдийн дээд ачаал буйныг үлдээсэн ийм гайхамшигтай сайхан юм. Хатуу цаг үеийн болгон дор ном буйныхан их үлийг цаглашгүйгээр үйлдэн үргэлжлүүлж Монгол түмний хувьд өмнөх богд дээдсийн үйл зохион алтан залгамжийг таслалгүйгээр өнөө цагтаа залгуулan өгсөн. Ялангуяа дараа дөрийн богд 10 дугаар богд дээдсийг Монгол орнодон хоёулын төрх тэр зарлиг таавлыг өөрийн нүдээр дуулгасан ийм гайхамшигтай зарлагын арчтан дээдс гэдгийг Монголын сүсэгдэн болон эргэнтэн мэргэд ховрог та бүхэн маань бас сэтгэл дотроо залбирэн суугаа гэдэгт би итгэлтэй байна. Энэ сайхан номыг 2015 онд богд багшийн таавлын шоу Бэри Ангаван Рэгви дорж хэмээх ховрог бичиж 2015 онд төвд хэлээр дармаасаа төлөвлөсөн ийм түүхтэй юм. Энэхүү номыг монгол хэлнээ хөрвүүлэх энэ зөвшөөрөл хэрэгүүднийг авч өнөөдөр 19-оор Монголынхон сүсэгтэн болон та бүхэн маань талдан болгох шимтэн унших богд дээдсийн намтар цэдгийг өөрийн их сайхан монгол хэлээр шимтэн судлах ийм боломжийг олгож байгаа. Гайхамшигтай сайхан үйл явдлын гэлж болж та бид урилан саадаг байна. Ингээд өнөөдрийн хөдөлгөөний үйл ажиллагаа шинэ номын баримтыг задлах ёслолын өмнө Монгол ёс заншлаараа аливаа баяр жаргал сайн сайхан бүхнийг жаргал хорионыг игшгэлж байдаг. Морин хуурын ойдсгэгийн аялгыг оюутлан игшгэлүүлж өнөөдрийн энэ сайхан номын цагаан үйлийг дэлгэрхийн эхлэлийг тавьж өгнө гэнэ. Монгол Улсын консерваторийн морин хуурын багш Маргад таныг мэдтгэрье. Эргэн морин хуурч маань Монгол хүний хэмрийн бэлэгдэл болж сүлдэнд заларсан морин эрдэнэн магтсан сайхан аялгаа та бидний зэрлэг заншсаар халах жонон буюу жонон харийн явдал хэмээх утга төгөлдөр аялгаа яруу гайхамшиг сайхан айцыг өргөн төлөвлөж байна. Наган болгоно.
Монголчууд та бид морин хорийн өдөсгийн аялгау игшгэлсэн газар аливаа сайн сайхан бүхэн хорон чуулдаг хэмээн бэлэгшин ярьдаг. Энэ сайхан бэлэгшээл ёсоор морин хорийн өдөсгийн аялгау морилон сагсан эрхэм зочид та бүхний маань ажил үйлсийн зохиомгоо саадгүй бүтэж номын ёсоор дэлгэрч байхын ерөөл өргөё. Энэ сайхан аялгаунд зурглан өгүүлсэн шиг үзүүртэй модноос дээх нүр үүлдээ тэнгэрээс доох нүр дүүлэн нисдэг үлгэрийн жон хар хүлэг лугайдал ажил үйлс хямар долбойтон дэржин бадарч байх болов бай. Ингээд өнөөдрийн энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаа шинэхэн номын баримтыг задах ёслолын хойноорт морилон ирсэн эрхэм зочдон та бүхэндээ товчлон хүндэтгэлтэйгээр танилцуулъя. Зүүн хүрээ Ачаалын хийдийн дэд хамб гавж жон ханчин гэгэнтэн морилон цаасан байна. Монгол Улсын шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн шашин судлалын секторын эрхлэгч доктор профессор Бата морилсон байна. 9-р богд Жавзан дам хотогд багшийн тааллын хөвөн төгсрөөрийн бүчи морилжээ. Монгол Улсын их сургуулийн философи шашин судлалын тэнхимийн багш доктор профессор Янжин Сүрэн морилсон байна. Монгол Улсын их сургуулийн философи шашин судлалын тэнхимийн багш доктор Дэмбэр хүрэлцэнжээ. 9-р богд Жавзан дам хотогд багшийн тааллын шав Аку гонга баярлалсан байна. Балдан барагын гомн тацангийн гэрш хаарамд ловсон яндан хүрэлцэнжээ. За боддын соёл судалгааны хүрээлэнгийн захирал доктор Мягмар Сүрэн морилж цаасан байна. Зүүн хүрээ Ачаалын хийдийн тамгийн лам алтан хөө хүрэлцэнжээ. За Монгол Улсын шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл, Монголын болон шашинтны төв хандан гэрчлэн хийд, зүүн хүрээ Ачаалын хийд хийгээд бусад орон хийдийн ховрог шанарын төлөөлөл, нийслэлийн иргэд сусигдэн олонний төлөөлөл, эрдэмтэн судлаачдын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнын төлөөлөл хүрэлцэн ирсэн байгааг уламжлахад таатай байна. Өнөөдрийн номын хоригд морилон цаадсан хүрэлцэн ирсэн хүн бүхний ирээдүйн ажил үйлс дэлгэрэн дэвжиж, элэг бүлэн элбэг хангалуун жаргахын ерөөдийг та бүхэндээ хүргэн дэвшүүлье. За ингээд энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг алуун ёсоор нээж бүх хэлэх эрхэм зочин зүүн хүрээ Ачаалын хийдийн дэд хамб авж жон ханчин гэгээд таныг энэхүү дуун цацруулагчийн өмнө хүндэтгэлтэйгээр өрнөдөё. За бүгд зочдоо бүхэндээ энэ өдрийн амар амгалан байлгая. Тэгээ түүхэд одоо нийслэлийн маань гал халуун болсон. Хүрээний одоо голомт зүүн хүрээ Ачаалын хийд дээр өнөөдөр бид одоо хүндэт багшийнхаа ялангуяа халахын одоо 9-р багшийн цадаг намтрын хоёр одоо тэмдрийг урангаас одоо нэгэн дэвтэр болгосон ийм сайхан номын нээлтэд одоо өчүүхэн миний бие одоо үг хэлж байгаа бол өөрийн одоо хувьд бол маш их баяртай бүгд одоо хувьдлага төгөлдөр юм аа гэж бодож байна. Тэгээ ямар ч чинь хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээд одоо бид бол богд багшийн одоо намтрыг бол ураан болгон лагшин зарилыг таалалд одоо авч үзэж болох юм. Тэгэхээр лагшингийн хувьд миний багш бол эрэл даруухан одоо халахын одоо их одоо лам бийжиж суралцж байгаа хугацаанд ч гэсэн тэр баг залуу наснаас
яг л одоо номыг өөртөө байсан тэр даруй төлөв байдлыг эрхэмсэн яг л эгэлжирийн лам шиг одоо бүх номыг үзэж дүүрсэн тийм одоо лам байсан. За зарилгын хувьд гэх юм бол одоо бидний байнгын одоо номд шамдуулах тэр одоо айл бүрийг байнга айлтдаг. Зарилгадаа Монголын шашныг ирээдүйн Монголд одоо шашин одоо ариунаар дэлгэрэх тэр одоо болгоныг биднэрт одоо зааж сургадаг байлаа. За таалалдаа бол одоо Монголын шашны гэхээс илүүтэй бүх хоттой буддын шашин цаашлаад жонон бие ёс зэргүүдний яавал одоо дэлгэр болохыг анхааран авдаг. Ийм л одоо товчлон мундаг одоо зохионгуутай лам байлаа. Тэгээд багшийн маань сүүлд одоо хийсэн маш их зүйл бол Монголын шашны өнөөдрийн нийгэмд байгаа Монголын тасарчаад байсан хотод хурлаалыг тодруулах тэр арга хэмжээ одоо өөрийн биеэр одоо гардан хийсэн. Тэгээд түүний нэг нь бол бас одоо би юм байна. Тэгээд багш маань бол одоо би бол одоо зохиолын бол одоо өгүүлж одоо барахааргүй тийм одоо хүн байлаа. Тэгээд өнөөдөр бол энэ номыг одоо ингээд Монгол түмэн одоо кириллик бичгээр унших бололцоо болгож гаргаж өгсөн энэ номыг эмгэгдсэн манай хийдийн одоо шав Даранбазар багшд одоо маш баярлаж хүн хүндэтгэл танд илэрхийлээ. Тэгээд одоо толгомдоод одоо багшийг бодохоор бол одоо би бол их одоо актер өгүүлээд байх зүйл бол алгаа. Тэгээд ямар ч тач өнөөдөр ийм сайхан зүйлд оролцож байгаа одоо баяртай дараагийн одоо эрдэм судлаач нэрнүүд одоо сайхан айлтах баха. Ямар ч тач одоо халахын шашин цаашлаад оройн дээр дочор дээр бол энэ хүний маань хойд дөрөс 10 дугаар бол үнэт удаан залгаж таал нь одоо хэмжээшгүйгээр одоо өөрийн үүсгэн дэлгэрч тийм ээ үнэт удаанаас хамгийн гол нь бидэндээ номын хураа айлтаж энэ хийдэг ч гэсэн одоо заларч өлмийн одоо бат байхын өлзийтэй ирүүлэг өргөн төвшүүлье. Баярлалаа. Ерөөл Баттуурын сайхан оршуултугай. Одоо та бүхнийхээ өмнө Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн шашин судлалын салбарын эрхлэгч доктор Бататныг онцгойж байна. Мондөд лам хуургуу эрдэмтэн судлаач сүсгтэн олон бүхний энэ өдрийн амралтын ялхаа. Өнөөдрийн энэ номын талаар намтар цадгийг өгвөл их Монгол орны шашны эзэн богдож Өвсөндөн хотын 9-р дүр энэхүү цадиг намтрыг дуун хөрвүүлсэн судлаач лам Даранбазар тэрийн талаар нэг зүйл товчхон хэлье гэж бодож байна. Урилгыг хүлээж аваад энэ номын нээлтэнд очих ёстой байна гэдээ бас өөрийн шалтгаанаа зөвлөгдөж байлаа. Хэд хэдэн шалтгаан байна. Одоогоос яг 35 жилийн өмнө зүүн хүрээ дашчойлгийн хийдийг анх нэгтгэхээс өмнө энд зэрлэгийн зулгаагаад жавдангийн бэлдээд хашаагийн будаад явж исэн анхны шавнырын нэг бол бий байгаа. Яг 35 жилийн 90 оны 6 сард энэ ажил болж исэн. Энэ бол нэгдүгээр шалтгаан байна. Хоёр дахь нь бид нарыг бас ном үзээд ингэж явж байхад 1998 он билүү одоо зүүн хүрээ коллежийг анх нэгтгэхэд манай Даранбазар анхны шавнырын нэг одоо эдээс нэлээд хэд харагдаж байна. Манай Дэлгэр Мөрөн Баярмартаа гэдэг анхны шавнырын нэг 2002 онд төгссөн билүү. Би бас энийг
Имбрэл доктор ламаас бас лавлж исэн юм. Тэгээ эндээс ийм сайхан орчуулагч эрдэмтэй лам нар манай дараагийн үеийн дүүнээс төрсөн нь бас чухал хоёр дахь шалтгаан. За гурав дахь шалтгаан үндэслэл юу юм бэ гэхээр 2011 оны 1-р сараас эхлээд их Монгол улсын орны шашны эзэн 9-р удаж явсан бүтээгдэхүүн ажилтай одоо би бас тодорхой хэмжээгээр холбогдож исэн хүн 2011 оны 1 сараас. Тийм ч учраас тэрний дараагаар 2012 оны 3 сарын 1-нд 9-р дүрийн богж авсан бүтээгдэхүүн хайсны дараагаар бас дараагийн дүрийг тодруулах ажилд бас тодорхой хэмжээгээр оролцож явсан хүний хувьд энэ номын нээлтэнд бол заавал оролцох ёстой юм байна гэж ингэж бодсон юм аа. За би сая 9-р богдын маань Павлын хөв төгсрээр өнгөчөө номгоогоос асуусан. За энэ Бери агуан ригвид орж гэдэг лам манай богдын шав мөн үү гэж арцаагүй мөн гэж. За энэ лам бол номыг яг уламжлалт бурхны шашны номын ёсоор богдын маань намтар цадгийг бүтээсэн юм байна. Тэгэхээр манай 10 богдоос 9-р богдын хувьд энэ цадиг намтар нь номын ёсоор гараагүй байсан юм. Төрийн шагналт түүхч Оохман Бацаахан бол түүхийн талаас номыг гаргасан. Олон түүхийн их сурвалжууд дээр яг уламжлалт бурхны шашны намтар цадгийг бичдэг энэ арга зүгээр бүтээсэн лам нь бол манай богдын шав Бери агуан ригвид орж юм байна. Америкийн нэгдсэн улсад байдаг юм байна. Би бас төгсрээр өнгөчөөс асуув. За энэ манай богдын намтар 9-р дүрийн намтар маань англи хэл дээр гарах уу гэсэн бас удахгүй гарах байхаа гэж. Дэлхийн бол дэлхийд дахинд их сайхан танигдах юм. Тэгэхээр энэ чухал бүтээлийг барьж аваад ингээд сайхан орчуулна гэдэг бол манай Даран базрын бас юм дуун хурмул авьяас чадвар мэдлэг ухаантай холбоотой байгаа. Монголчуудад маш их хэрэгтэй. 10 богдын маань цадиг намтар үүгээрээ ер нь бол бас их сайхан дүүрч тэгширч байна гэсэн юм үг. Тийм учраас энэ номыг сүсгтэн олонд их сайн түгээж хүргэх хэрэгтэй. Лам өөрмөд өөрсдөө сайн унших хэрэгтэй. Эрдэмтэн судлаач бол сайдар судлах юм заашгүй хэрэгтэй. Тийм учраас өнөө цаг үеийн энэ галвын шашны эзэн бол бурхан багш. Их Монгол орны шашны эзэн бол богдож явсан Домбын утгын дөрүүд. Тийм учраас энэ цадиг намт одоо цадиг намтрын ач холбогдол нь маш их учраас энэ номын нээлтэнд оролцож байгаа одоо миний хувьд сэтгэл хангалуун байна. Тийм учраас зүүн хүрээд ашиглуулын анхны шавын нэг, шавнарын нэг за мөн дээр дурдсан шалтгаануудтай холбоотой бурхны шашин өнөөд удаан дэлгэрч номын цагаан буян 10 зүгтээ дэлгэрхийн ерөөлийг тавья. Та бүхэндээ баярлалаа. Есдүгээр дүрийн богд багшийн намтрын цадгийг Монгол түмэндээ өргөн барьж байгаа энэ сайхан бэлэгтээ ёслолын хойморт